Улсчуу сайтынхаа хамт олонд маш их баярлалаа. Бас энэ өдрийн үйл ажиллагааг өргөн дэлгэрүүлсэн үйл ажиллагааг маань ирж сурталчилж олон түмэнд бас түгээн дэлгэрүүлж энэ өдрийн 3 насны уралдааны үйл ажиллагааг дэмжиж оролцсон та бүхэнтэй танаа сайтай хамт олонд маш их баярлалаа гэдгийг хэлье. За бидний үйл ажиллагааг дэмжин оролцсон нутгийн хөлгүүдээ авчирч сойсон бүх үеачдаа бас баярлалаа. Амжилт хүсье. Энэ жил олон айраг төрөө хүртэж байхын өрөөлөг дэвшүүлье. Бас Монголын нэгэн хэсэг болох Монголын бас салшгүй нэг хэсэг болох Монголын хөв соёлыг бас түгээн дэлгэрүүлж ингэж явж байгаа нийт уяачтай бол энэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье. Амжилт хүсье та нартай. Өнөөдрийн уралдаан бас олон газараас өдөөгөр ирлээ. Тэглээ. Энэ өдрийн уралдаанд зүүн хязгаар болох Сүхбаатар аймаг хурдны хөлгөөнөт Сүхбаатар аймагаас ирж уралдаж байна. За Хоймор нутаг болох Хөвсгөл аймагаас ирж уралдлаа. За мөн Урхан аймагаас, Булган аймагаас, Сэлэн аймагаас, Хөрсөргөлдөө Завхан болон Ховд, Баян Үлгийн аймагуудаас ирж уралдлаа. Мөн Улаанбаатар хотоос бас ирж уралдлаа. Өнөөдөр сайхан өнөр өтгөн гоё уралдаан боллоо. Улсын одоо олон баячлалууд төвхт ойдоо бэлдэж байгаа жилийн эхний аврын нээлттэй сайхан хийлээ шүү дээ. Харин тийм ээ. Энэ жил одоо нэг үсэндээ засгийн газрын тогтоол буюу 5 сарын 1-ээр бол одоо нэг үсэндээ тогтоолын хэрэгжилт бол одоо нэг үсэндээ эхэлж байгаа. Ингээд энэ жилийн анхны уралдаан нэг үсэндээ өнөөдөр боллоо. Энэ уралдаанд одоо хурдан даах 90 хэмэр 2025 хурдан даах шүтлэнгийн уралдаан, за мөн хөлгийн хурд их насны мөрдөө уралдаан болсон. Энд бол одоо нэг үсэндээ 70 мөрөдө бүртгүүлж 210 мөр бүртгүүлсэн. За одоо сайхан нийт уяачтай энэ жил энэ зуны баяр наадам амжилтлаар сайхан яриад болчихлоо. За та бүгдийн уйсан гүлгөх нь хурдан байж олон айраг төрөө авахын ёроолыг дэвшүүлье. Та нартай маш их баярлалаа. Амжилт хүсье. Унтахгүй минь.